За сайн бацмаа залуусаа ингээд манай бэлгүнэ. Тэгээд царайлаг давка бид хоёр өнөөдөр та бүхэндээ юу ярих болоо. За ерөнхийдөө акустик гитарын хэлбэр одоо тийм хамгийн түгээмэл байдаг хэлбэрүүдийг хүмүүст танилцуулах гад. Тэгэхгүй гитар авч байгаа хүмүүс маань яг энэ ямар загвартай, ямар хэлбэртэй гэдэг мэдэхгүй байгаа болохоор яг иймэрхүү танилцуулга марк юм. Загварын сонголтууд. Өнөөдөр бэлгүнэ бид загвар өмсөлж үзүүлнэ та. За ингээд нэг загвар. Dread Note. За энэ загвар маань одоо хамгийн түгээмэл байгаа загвар. Монголд бол одоо Yamaha F310 гэдэг хамгийн түгээмэл байгаа загвар гэсэн. За ерөнхийдөө Dread Note гэх нэрийг авч үзэх юм бол 1915 16 онд ерөнхийдөө гарсан. Их бүү гэсэн утгатай. Тэг утгатай их бүү байлдааны хөлөг гэсэн үгнээс гаралтай. За тэгээд энэ маань тухайн үед яагаад ийм нэр өгсөн бэ гэхээр тухайн үеийн гитаруудаас хамаагүй том биетэй. Өргөн мөртэй. Бүүми саундтай дугаарлт нь илүү бейс жоохон чанга дугаардаг тухайн гитараас. Тийм болохоор иймэрхүү нэр өгсөн болов гэж боддог. За хүзүү мүзүүний одоо тийм урт юуны ялгаа байх уу? Одоо хүзүү. Ер нь бол Dread Note-ыг ялгах юм бол 14-р ладан дээрээс бодитойгоо нийлсэн байгаа. 14-р. Тэгээд ер нь бүх баг ихэнх Dread Note 20 ладтай. Fret нь 20 гэсэн үг. Тэгээд гарын өргөн за яг энэ бол нэг брэнд одоо Better гэж заримдаа 46 байдаг ш тий. Нат одоо энэ болохоор 43 та. Ерөнхийдөө түгээмэл сайз гэсэн үг. Тэгээд хамгийн тохиромжтой стил нь гэхдээ анх яг энийг юу басна Мартин биш. Мартин анх гаргасан 1921 онд гаргасан. Тэгээд энэ маань яг тийм жанрт зориулсан гэж гараагүй. Тухайн үед дүнгиж гарсан чинь нэг амар энэ бүүми саундтай хүмүүс юу басна байгаа. Нэг олон танигдаг үеийн ямар сонин дуурдаг юм. Гитар гэсэн чинь яванда одоо Bob Dylan ч юм уу тий бүх одоо альтернатив хэрэгэлдэг байсан. Тэгээд яг тийм стил зориулсан гэсэн бол юм байхгүй. Одоо энэ country, bluegrass, pop одоо бүр тий бүх л төрлийн жанрт ашигладаг. Ерөнхийдөө бол анх сурж байгаа хүмүүст их тохиромжтой. Ерөнхийдөө анх сурж байгаа хүмүүс ерөөсөө л нүдэнд байдаг нэг гитарын яг үнцгийн хэлбэр шиг одоо Dread Note яваад байгаа шүү дээ. Яг энэ тэгшхэн мөртөө 40 инч ерөнхийдөө. Dread Note. За ингээд хоёр дахь танилцуул санал болох одоо гитарын хэлбэр буюу за Grand Autumn буюу Autumn. Тэгээд Catway хамгийн гол нь бас Catway гэдэг нэг. Одоо энэ маань ялгаа болоод эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө Grand Autumn буюу Autumn загвар маань айхтар ялгаа байхгүй. Хамгийн онцлог шинжээнд Catway буюу ухлаац монголчууд хэлдэг тийм. Тэгэх юм бол энэ маань бас өөр яг энэтэй ялгахад маш хэцүү нэг концерт загвар гэж байна тийм. Grand концерт. За энэ хоёрын хоорондох ялгаа нь нийт уртын 1 инч юм уу 1.5 инчийн ялгаа байдаг бодинд. Тийм болохоор ерөнхийдөө нэг тодорхой хэдэн компаниуд л хийдэг. Энгийн хэрэглэгчд бол ер нь ялгах хэцүү. Ерөнхийдөө бол Grand Autumn ингээл бүгдийг ингээ явчих болно. Гэхдээ яг нарийн хэмжээ нь бол 1 инч юм уу 1.5 инч төр байгаа. За мэдээж finger style илүү тохиромжтой mid range буюу дугааралт одоо энэ боди маань mid range-ийг илүү дунд регистрийн дугааралтууд илүү тод гаргадаг. Тэгээд дуулдаг буюу songwriter singer маш тохиромжтой гэж үзсэн. Тэгээд яг энэ бас хамгийн гол яг Catway болсон чухал нь болохоор дээд өмнөд явахад тоглоомч айгүй хэлбэрүүд шүү. Одоо ерөнхийдөө юу гэдэг нэг дээшийн өмнө тоглох сонирхолтой хүмүүс байх юм бол магадгүй би зохиол тоглох энэ өмнөд лаадууд ийшээ тоглондоо гэж бодож байгаа юм бол Catway загварыг аваар. Яг гэдэг түрүүний бид нар ихэнх танилцуулсан одоо Dread Note ч юм уу бүтэн нэг тэнцэн үнэ өртөө тий дээшийн өмнө гарахын хуруу маань иш авахтай айгүй болдог учраас тэрнийг бас ингээд илүү хэлбэрлэж өгсөн. За тэгээ нөгөө одоо mid range гэдэг одоо дунд регистр гэдэг энэ маань нөгөө ийшгүй мөртөө болоод тэр нөгөө хөнгөсөнд арай өмнөх маань арай дуун арай хөнгөнөр энэ болох ингээд Catway хийгээд энэ чинь дотор талын хөндлөвчүүд бас өөрчлөгдөж байгаа л да. Тэрний дагаа нөгөө дунд регистр нь арай нөгөө юу гэх юм одоо бүүм гэж дуурдаг юм арай нэг юм сэрийдний боёо энэ дунд регистр арай шингүүлж өгч байгаа гэсэн үг. За ингээд сонголт хийж байгаа хүмүүст бол Dread Note Catway хоёрыг яг цэвэр ялгаа нэг нь ерөөсөө ухлаацтай тий. Биш нэг дээшээ өмнө дуурах айгүй өвтөх болгож өгснөөр энэ бас айгүй сонголт хийхдээ бас энийг айгүй сайн бодоорой гэж бэлгэний хоёр зүгээс зөвлөж байна. За ингээд гитар сонголт хийхэд тус болох модулуудын гуравт нь болохоор Jumbo. За Jumbo бол яг биднэрт байгаа загвар маань Dreambo буюу Солонгосын үйлдвэрийн Jumbo гэсэн загвар. За энэ Jumbo-г харахад Томсог мөр шиг байгаа шүү дээ. амар том. Өргөн биетэй одоо бус түрүүний танилцуулсан Dread Note Grand Autumn-ийн хажууд бол Томсог л гэсэн үг. 42 инч.
Нийт урт нь. За тэгээд энэ маань ерөнхийдөө яадаг вэ? Дууралт маань өстой жинхэнэ өмнөх гитаруудаас хамаагүй чанга, бүүми байна уу, байна, мидрэнж байна уу, байна. Бүгдийг өөртөө агуулдаг. Голчилсан одоо жанр гэж ерөнхийдөө баг юу байна? Авч үзэн. Тэр нь country стил. Тийм. Тэгвэл country-гийн нэрийг утсан. Нэр утсан. Ерөөсөө энэ жил биш ерөөсөө тийм. Country print одоо яг жиг нэр утсан та. Тэгээ сонирхолтой ерөнхийдөө ингэдэг юм билээ. Gibson баг Jumbo эзэмшдэг гэж ярьдаг юм билээ. Патент нь одоо яг баг л анх гаргацсан одоо. Тэр Мартин Одритнуудыг анх гаргасан тийм. Gibson Jumbo эзэмшнэ. За тэгэхээр ерөнхийдөө country folk хөгжим сонирхдаг залуучууд байх юм бол. Тэгээд мөн перформанс үзүүлэхдээ соло артистууд те соло хөгжим тоглоход илүү тохиромжтой. Тэгээд энэ хажуудлын өргөн бас нэлээд өргөн юуг бодвол энгийн юунуудыг бас хамаагүй өргөн байгаа. Одоо дэрэл нотдос одоо тэгээд яг ингээд за дараа бид нэг харьцуулсан юунууд харуулъя. Хамаагүй одоо дэрэл нот бол яг энэгээр орж ирж байгаа. Арай ингээд жижигхэн байгаа. Нэг хамаагүй ингээд яг нэг харьцуулахгүй харагдсан том хүн мэддэггүй ч магадгүй. Юу нь бол хамаагүй өргөн байгаа. Тэгээд энэ Jumbo юу Монголд ер нь Jumbo хэр их хэвэв. Ер нь нэр хайхдаг байхгүй. Тийм судлаад ер нь бол тоото эдэн шиг л байгаа та баг. Тийм гитар дээр сонгож авах хүмүүс бол ерөнхийдөө бас Jumbo надад амар таалагддаг. Дуурал айгуу гоё амар гоё дууралтай юу тэгээд яг Jumbo дээр миний яг нэг бодгийн хүзүү бас ингээд одоо энэ бас артлын хүзүү дээр бас хоёр хэмээн ярьж байгаа чинь VDC гэдэг олон төрлийн хэлбэрүүд бас байгаад байгаа. Тэгээд яг Jumbo дээр миний хамгийн гоё амар гоё ингээд өргөн мөртөө ингээд хүзүү бас яг тэр чинээгээр нөгөө нарийнхан байж байгаа нь бол бас надад аюул таалагддаг. Нөгөө зарим гитар ч нөгөө наар том одоо энэ их боодын томор тусан хүзүү бас ингээд өргөшөөд байдаг байхгүй. Тэгэхээр Jumbo хэлбэр шамс яг тийдгүү яг стандарт хэлбэр юугаа бас барай явчихсан бас амар гоё тоглол бас амар гоё. Тэгээ ер нь ингээд Jumbo-г бас судлаад хаад ер нь өөрөө их амар чами юм билээ. Одоо ингээд энэ хийц те хийцүүд нэг гоё шүү тий. Хийц ер нь ингээд харахад л нэг л тийм санаа чами. Jumbo гитар ингээд толгоон болгон төрөнийхөө ингээд бодвол хамаагүй ингээд ухлаад сууд нэг ингээд одоо юу гэдэг одоо энэ доод наар нэг ингээд айгуугаа чамин богоц энэ айгуу чамин байдаг. Одоо ингээд яаж фритэн дээр явсан гэдэг ингээд хийнүүд харагдаад амар гоё. Jumbo гитар Монгол нэг их байхгүй. Гэхдээ та бүхэн хэрвээ сонголт хийж бол бас Jumbo амар гоё сонголт болно шүү гэж бас хэлэн тийм. Ер нь бол би бол ер нь нэг Jumbo-тай бол хэлж шүү дээ. Надад бол Jumbo байсан тэрний таксинд өгөөд явуулсан мэт. Ординс дахиж Jumbo авч чадаагүй. Тэгээ миний тэр бас солонгос Jumbo байсан. Юу нэг Америк Jumbo-нууд байж байгаа. Gibson-их байт юм а би юуг нь санахгүй байна. Загварыг санахгүй байна. Юу л GS200 хамгийн алдартай. JST чинь зөв дэрэл нот явж болчих واخа. Jumbo нараа өөр үдээд юм болов. Тэгээ ямар ч тэр сайн мэдэхгүй. Gibson байдаг. Gibson хаяг чухал. За ингээд 3 дахь та бүхэндээ сонголт гитар худалдаж авахдаа сонголт хийхдээ та бүхэн за Dread Note, Cutaway тэгээд Jumbo аль нэг за мэдэхгүй жил болж байна шүү дээ. За ингээд 3 дахь маань Jumbo байл. За ингээд бидний хоёрын санал болгох гитарын хамгийн сүүлчийн дөрөв дахь. Энэ бол гитар амар олон хэлбэрээр бид хоёр хамгийн гол үнэт үзсэн түгээмэл тэр тусмаа Монголд хамгийн их түгээмэл байдгуудыг яаж байгаа. Тэгээ яг Jumbo болохоор ерөнхийдөө сонирхол хүүднээс бас оруулж гисэн тийм. Тэгээ хамгийн их түгээмэл хэлбэрүүдийг сонголт хийж чинь явж байгаа. За ингээд дараагийнх болохоор за энэ бол одоо миний бодол гитарын хаан үүсэл тийм. Өг эцэг. Одоо сонгодог гитар буюу классик гитар. За энэ маань ерөнхийдөө миний судалт мэдснээр бол ихт 16 дугаар зуунд бол бэс үүссэн байсан. Тэр үед бол ингээ бароккийн юу гэдэг арай ондоо нэршилтэй байсан юм шиг байна. Тэгээд ерөнхийдөө яг орчин цагийн энэ классик гитар маань 19 дугаар зууны сүүлээр бий болсон. За бусад акустик гитараас юугаар ялгаатай вэ гэхээр илүү өргөн гартай тий 53 байдаг хаа. 53 мм. Одоо эндээс өргөн гэсэн. Тэгээд утас нь нилон. Тэгээд бас нөгөө манай пэйж дээр юу яасан мэдээлэлд өгсөн байсан тийм классик гитарын утсыг амьтны ходоодор хийдэг байсан. Тухайн технологи хөгжиж өгсөн. Одоо бол нилон буюу монголчуудын хэлдэг сатуркон утастай. Энэ маань өөр их уянгалаг дуу гаргадаг. Өтгөн тийм юм туслаг. Тэгээд ерөнхийдөө бол зохиолууд тий одоо тийм сонгодог нэрнээсээ л бүр тийм нэг сонгодог юм тоглол бүр яг тэрийг амьдруулдаг гэх юм аа. Миний хувьд бүр яг классик гитарын аялгауны сонсох маш дуртай. Тэгээд классик гитарыг хэрвээ гитар сонгож байгаа хүмүүс классик гитарыг ямар нөхцөл сонгох вэ гэхээр мэдээж ер нь бол яг анх сурж байгаа хүмүүс бол ер нь бол гадаад одоо юу гэдэг манай баруунд шүү.
Манай барууныхан яадаг вэ гэхээр ерөнхийдөө гитар сурч байгаа шууд эхлээд юу стил буюу одоо төмөр устай гитараас эхэлдэг. Заавал сонгох гитараас эхэлдэг. Тавил нь өөрөө тэгээ нөгөө тавил зүүн тавилтай байгаад ингээ гарнууд их ингээд айгу зүү тавилтаас сурч эхэлдэг байхгүй юу? Шууд стил гитараа яг мэржлийн одоо мастер одоо багш нар бол ерөөсөө шууд ийм классик гитар дээр суулгаж зүгддэг юм билээ. Шууд стил гитар гэхгүйгээр. За тэгээд тэрний яадаг нэг дөрвөн үзүүдэд тоглолцоо суучаа дараа нөгөө стил гитарын нарийн үзүүдэд тоглолтууд байхад илүү хялбархан болсон байдаг. За дараа нь нөгөө бас дүн сурж байгаа хүмүүс нөгөө найлон оцтой учраас нь хуруу өвдөх асуудал гардаггүй учраас бас айгүй энэ талаар их давуу гэж үздэг. За тэгээд сонгодог гитарын яг уу сонгодог гитард мэдээж дуулж болно л да. Гэхдээ яг уу дуулахаасаа илүү нөгөө зохиолууд илүү. Тэгээ энэ одоо бидний орчин үеийн фингер стайл гэдэг байгаа юм чил ерөөсөө энэ сонгодог одоо Франциско Террага одоо хин ч үгүй тийм энэ мондууч ерөөсөө яг энэ гитараас л ерөөсөө бүх юм нэгсэн байдаг. Классик гитарыг сонгохдоо та дуулахаас илүү бас амар хөгжүүлэг бай гэж бодож байгаа бол классик гитарыг сонгоорой гэж бас зөвлөмөө өрөө тийм. Илүү их дуулж муулах сонирхлоор стил гитар бол хамаагүй сонирхолтой байх л та тийм. Яг энэ чинь дуулал муулах шал ондоо. Та бүхэн дуурайд үзсэн бол бас амар ондоо болно шүү. За бидний хувьд нэмэх юм классик гитар дээр. Тэгээ одоо нэг Монголд амар түгээмэл байдаг шнэ. Хуучин одоо юу гэдэг дээр үед аваад юу атсан гэртээ ингээд захт нэг юм гитар байгаа маа. Ахын тоглож сурах гэсэн ингээд. Тэгээд ингээд маань засрын төв дээр ирэхээр ах маань яг юм классик гитартай. Тэгээд нөгөөдх дээр яг нөгөө стил гитар одоо нөгөө акустик гитарны тоглож байгаа юм шиг тоглоно гэдэг. Тэгэхээр яг болохгүй юм бол байхгүй. Гэхдээ нэг юм жоохон зохимжгүй санагдав. Тэгээ энэ бичлэгээрээ дамжуулж нөгөө хүргэж байгаа мэдээлэл маань хэрвээ та зохиол сонгодог одоо юм тийм бүтээлүүдийг тоглохыг хүсэж ивэл классик гитар гэсэн байгаа. Та дуулах гэж байгаа, хөгжимдөх гэж байгаа одоо өөрийнхөө сонирхол зориулж байгаа бол акустик гитар. Акустик дээр. Тэгээ бас энэ шин за энэ нэг нөгөө төмөр уцаас солиод хийж болох уу гэж хүмүүс асуудаг тий. Болохгүй юм бол мэдээж байхгүй. Солиод хийж гэхдээ одоо нэг багдцсан гутал өмс зүг хүчил сонирн болно. Тэгээ дуурал нь шал ондоо болж чинь ингээд уц хоорны зай маа чинь шал ондоо гоошо төмөр уцсан дээр чинь зориулсан чинь ийм өргөн утсан дээр зориулсан. Яг солиод хийж болно. Гарын нэлээд өвдөх бах. Тийм гарын нэлээд өвдөх бах тийм болохгүй юм бол байхгүй болно шүү. Гэхдээ одоо юу гэмдэ нэг жипэн дээр одоо 570 модел дээр яаж одоо пүрсийн дуу тавьсан жил нэг тэгж сонирхол харагдах. Гэхдээ болохгүй юм бол байхгүй гэдгийг бас хэлмээр. За ингээд бидний бид хоёр өнөөдөр засварын төвийнхөө контентер та бүхэндээ юу танилцуулах вэ? Манай бидний маань ерөнхийдөө гитарын гоё юм хэлбэрүүдийг бас монголчуудад таниулъя. Тэ гитар гэхээр ерөөсөө ганц хэлбэр байдаг байхгүй. Зөндөө олон ч дотор талаа зөндөө олон хэлбэрүүд байгаа. Тинчээс сонголтоо ихт бас туслая гэсэн үгнээс бид өнөөдөр контентыг бэлтлээ. Тэгээд коммент хэсэгт мэдээж дараа нь биднээс билгүүнийгээс маань юу сурмаар байна, юу асуумаар байна, эвдрэл одоо засвар одоо юу вэ бүгднгийн билгүүнийгээс асууж болно. Коммент хэсэгт бичээд subscribe мэдээж дараарай. Тэгэх юм бол бид хоёр зөндөө олон гоё контентуудыг хөрвүүлнэ. За одоо билгүүний маань бас айгүй гоё засварын бичлэгүүдийг та бүхэн үзүүлж байгаа, харуулж байгаа. Тэгээд бидний хамгийн том одоо брэнд одоо үйлчлэг юу байгаа гэхээр гитараа цаг тухай бүртэн үйлчлэгэнд оруулаарай. Гитар гэдэг маань бас таны хайртай гэр бүлийн шинж нэг хэсэг шүү дээ. Тэг хөгжим маань ингээд гитэ байж ин та одоо баярсан гонцсон одоо ямар бүгдээрээ гитараа бариад тоглодог. Тэр гитараа зүгээр бити ингээд буланд авч хайчаарай. Цаг тухай бүртэн гоё сервис хийж байгаа. Тэгээд манай билгүүний маань амар гоё сервисүүдийг та бүхний гитард хийж болох шүү. Гитараа хайрлцгаая.